За бүтээр одоо бурхан багшийн мэндэлсэн газар руу явж байна. Занд нь ийм сармагчингууд таарч байна. Манай энд бандаг болгож байна. Над сармагчингуудаас хол байвал таарна шүү. Хар мараа өгөх гээд байна уу? Аав ээж нь хүүхдүүдтэй юм биш. Энд ингээ гутлаа тайжтай. Бурхан багшийн төрсөн газар лобод явж байна. Ингээ хүмүүс хөлмөцгөн ордог юм бэ. Хап дээрээс хөлмөцгөн явж байгаа. Ийм гайш юмар хаасаг ингэж ордог юм билээ. За энэ цагаан байшин дотор тойрон байдаг гэсэн, бас хөдөө хаммөр байдаг гэсэн, ийшээ орохдоо бол камераар бичиж болохгүй гэсэн. Надаач энэ юунд цугдэж үсэн анцлаа. Өглөө бүтээр дэлхийн дээвэр дээр мандаж байгаа нарыг нь харсан. Одоо бурхан буддагийн төрсөн газар нь жаргаж байгаа нарыг харж байна. За бурхан багшийн мэндэлсэн газар ирсэн байна. Аатаанд манай аав нь аав тэр ирж байна. Аавнаас за бүтээр ийшээ ороод бурхан багшийн яг төрсөн газарт нь мөрөгчөөд гараад ирлээ. Урдуур нь ороод хойгоор нь гардаг юм байна. За энэ төр байна. Зургийн дараад гээ таны. Тэр мод юм бэ. Тэр мод. Мэдээж тэр мод нь хэдэн зууны өмнөх л дөө. Гэтэ ийм мод орлож ургуулсан юм байлээ. Мэдээж 3000 жилийн өмнөх мод одоо олтлуурхан гэж юу ах вэ? Let's go. Namaste. ये बोरिस नामो
хэдэн зуун мянган жилийн өмнө одоо энэ Непалийн Люмбинид бурхан Будда мэндэлсэн гэдгийг мэдлээ. Энэ харагдаж байгаа багныг Ашоко багна гэдэг юм байна. Ашоко гэж хаан энэ газар зочилж байхдаа энэ бол Буддагийн төрсөн газар гэж тэмдэглэж баг нь бассан гэдэг юм байна. बाल ढल्ला है